Олон улсын залуу шинжилгээ ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт Бээжин хотын Пэйжуан намын дэлгүүрт болж байна. Энэхүү уулзалтад Хятадын залуу шинжилгээ ухааны уран зөгнөлт зохиолчид уучигчдтай уулзаж үзэл бодлоо хуваалцсанаас гадна Англи, Герман, Франц, Солонгос зэрэг олон орны зохиолчид, орчуулагчид, хөвлөлийн төлөөлөгчид оролцсон шинжилгээ ухаан уран зөгнөлт зохиолын талаар хэлцүүлэг өргөнүүлжээ. Хятадын шинжилгээ ухааны уран зөгнөлт зохиол шинэ зуунд эрчимтэй хөгжиж буй бөгөөд зохиолч Лю Цзишний 3 бит арман олон улсын уран зөгнөлт зохиолын Нобель гэгдэх Hugo Awards шагналыг 2015 онд хүртсэн байдаг. Аз ТV-с анх удаа уг шагналыг хүртсэн энэхүү ном Монгол улсад орчуулгадан хөтлөгдсөн. Түүнээс гадна уг шагналыг 2016 онд Хо Зифан, 2023 онд Хаяа зэрэг хятад зохиолч хүртэж байжээ. Хятадын шинжилгээ ухааны уран зөгнөлт зохиол нь шинжлэх ухааны ёс зүй, түүх, соёл иргэншил, дорн техник гоо зүй зэрэг өргөн сэдвийг хамарснаар уучигчдын сонирхлыг татдаг ажээ.